Өнөөдрийн хичээл бол эрүүл дадал, хоолны дэглэмийн талаар англиар хэрхэн ярилцах тухай юм. Хэрвээ та хэн нэгнээс дэглэм барьж байгаа эсхийг асуух бол "Are you on a diet?" гэж асууна. Хэрвээ та ямар нэгэн зүйл идэхээ багасгаж байгаа бол "Cut down on" гэдэг хэлхийг ашиглана. Жишээлбэл би сахарын хэрэглээгээ багасгахыг хичээж байна гэвэл "I'm trying to cut down on sugar" гэж хэлнэ. Эрүүл мэндэд анхаарч зарим хүнснээс зайлсхийдэг гэдгээ илэрхийлэхдээ avoid үгийг хэрэглэнэ. Би боловсруулсан хүнснээс татгалздаг гэж хэлхийг хүсвэл I avoid processed foods гэж хэлнэ. Зөвхөн хоол хүнснээс гадна дасгал хөдөлгөөний талаар ярих нь чухал байдаг. Дасгал хийх гэдгийг англиар workout гэдэг. Би 7 хоногт 3 удаа бэлтгэл хийдэг гэж хэлэх бол I work out 3 times a week гэж ярина. Эрүүл байхын нэг үндэс бол ус уух юм. Ус сайн ууж шингэний дутагдлаас сэргийлэхийг stay hydrated гэж хэлдэг. Найздаа ус сайн ууж байгаарай гэж зөвлөх бол make sure to stay hydrated гэж хэлээрэй. Эрүүл дадалтай хүн бүх төрлийн амин тэмтэй хоол иддэг. Үүнийг англиар a balanced diet буюу тэнцвэртэй хооллолт гэж нэрлэнэ. Би тэнцвэртэй хооллохыг хичээдэг гэж хэлэхдээ I try to eat a balanced diet гин мэдээж амралт маш чухал. Нойроо сайн авах гэдгийг get enough sleep гэж хэлнэ. Хангалттай нойр авах нь маш чухал шүү гэж хэлэх бол getting enough sleep is crucial гэж хэлнэ. Хэн нэгнийг эрүүл амьдралын хэв маягаа сайн хадгалж байгаад нь урам өгөхдөө keep up the good work гэж хэлдэг. Ингээд өнөөдрийн баяртай.